Би Мөнх Учрын Дэнсмаа гэдэг хүн байна. Би 67 настай. Захвай аймгийн Тосон цэнгэл сум Монголын хамгийн хүйтэн зэгт амьдарч огшин суудаг ам бүл хоёулаа гэр бүлийнхээ хүний хамт амьдардаг. 4 хүүхэдтэй тэгээ улсад 32 жил нэгтлэн бодох бүгдлийн ажил хийж байгаа тэтгэвртэй гарсан одоо өндөр насныхаа тэтгэвэр сууж байгаа. 2000 оны ихээр миний хүзүүн дээр жижигхэн булчирхай шиг юу үүссэн тэрийгэ тоохгүй олон жил явж байгаа. Тэгээ ерөөсөө үзүүлж харуулахгүй тэр өвчлөлтгүй болохоор ерөөсөө тоохгүй явсан чинь 2021 оноос өвчилж эхлээд тэгээ эмнэлгээр явахад хог тавдаг гэсэн он шиг дуулсан. Хог тавдаг гэсэн онш ягаад мэс ажиллбарын эмчилгээнд орсон тэгэхэд намайг Ариунбаатар гэдэг хүзүү толгой эмч надад мэс засал хийсэн. Их хүнд мэс засал болсон би 10 цаг орсон. Тэгээд надаас бол маш олон төрлийн булчирхай түүж авсан гэж хэлдэг. Тэгээд дараагаар нь миний онш хог тавдаг гэж батлагдаад химийн тасаг тандаж химийн эмч алтан цэцэг эмчдэрээ ирээд химдээ ороод хугацаа алдахгүй 8 удаа химэд ороод тэгээд миний энэ өвчин ямар ч байсан зогсон байдалд ороод явж байгаад би их баяртай байна. Одоо бол тэрнээс хойш би 23 он, 24 онд 3 сарын хугацаатай байнга тийм хяналтандаа үзүүлээд тухайн эмчнэрийнхээ тавьсан шинжилгээ, эмчилгээг байнга хийлгээд ингээд 2 жил явсан. Тэгээ өсвөдөд би одоо 4 дахь жилдээ орж байгаа болохоор намайг 6 сарын хугацаанд хяналтандаа ор гэсэнд их баярлж байна. Өвчнийхөө оншийг анх сонсоод бол маш хүнд хүлээж авч ирсэн. Тэгээд энэ сайхан эмнэлгийнхаа буйнд ингээд сайхан болоод ирэхээр хог тавдаг гэдэг өвчин бол тийм сайхан өвчин биш. Тэгтээ бол энийг даван туулахад хувь хүний сэтгэлийн тэнхээ эмнэлэгтэй хандсан итгэл найдвар ер нь тэгээ итгэл найдвар гэр бүлийн ар гэрийн тусламж дэмжлэг ер нь тийм юмар ингээд хог тавдаг бол даван туулахад бол маш их нөлөөлт юм байна. За би энэ өвчнээ даван туулахад бол хамгийн их надад нөлөөлсөн юм бол миний хайны ижил үр хүүхэд. Үр хүүхэд минь намайг эдгэх гэж чин сэтгэлээсээ бодож байхад би эдгэн энэ сайхан эмнэлэг байна. Би эдгэн гэсэн үр хүүхэд хайны ижлийнхаа сэтгэлийн юуг авч хатуу чанга өөртөө дүгнэлт хийсэндээ энэ өвчнээ би даван тууллаа гэж бодож байна. Хүн бол заавал энэ өвчнийг эцсийн шатанд нь хүргэхгүй эмнэлэгтэй биедээ өөх зовоод идэгсэн буюу ямарваа нэг энэ өчүүхэн гэж бодохгүй эмнэлэг эмчнэртэй хандаж багадаар нь эмчлүүлээд оншоо багадаар нь тодруулаад эмнэлгийнхаа зааварч журмаар явал хог хавдаг гэдэг өвчин бол идэгдэм байна.